тоорёолон аа. Энэ хэвдээ энэ сургуулиараа төмөс ийхээсээ цөөхөн хүн байна. Хөвши цөөлөлдөс. Сургууль. Тэтгэр тэтгэмж нь хүрэлцээтэй байна уу? Өөрчлөлтөндөө яагаад хөөтэй юм бэ юм бэ? Нуманы хин тэрвал яадаг тэрийг зөвхөн юм манай даатгагаа татсан. Өөрчлөлтөө Монгол улсын ажлыг нутагтаа ихлээсээ илүү даваалаа. Бүх юм тэрвал атаага тэр маань бас хүрэлцээтэй хангалттай гэхэтээ бас нэг тийм байна. Ямар ч яасан төрийн болон хичээл багцаасан хүчтэйсээгаа залбираад ингээд явж ирэн таяа. Эднийгээ даралтнаа өндөрөөд хүмүүсээ тэгээд даралтны юм гэдэг маань машинтай тэгээд арга таална гэхтэн дээр хоол хүнсэндээ таална гэхтэн дээр нэгээ даралтны юмтай явж юм уу. Тэгээд үүсээгаа тийм мод гэж хангалттай. Өмнө нь тэн явтай ингэж артла. Өсчний мэдээж яах юм. Эрүүл мэндийнхаа үзлэлд хамрагдаж чадж байна уу? Жилдээ хэдэн удаа бие үзүүлж байна? Урдсан сэргийлэх үзлэлтэй хамрагдсан уу? Үгүй. Хамрагдаагүй юу? Хамрагдаагүй тийм. Онцгойн мэдээлэл байна. За цаагаас цаанаас гадна өөр одоо хөрөнгө орлогын их үүсвэр юу байна? Анаас гадна одоо хэлсэн ихөөсөө юу яах вэ? Атем талаа хүмүүс маань харин аюултай болчихлоо гатна хүмүүс нэг танагээ үрээс илвэр хийж бас даруун төгөр болдог дээр бас амьдралын жирэг болдог амьдсан юм байна хат явах. Зөвхөн мэдээ ийм тэгэхээр хараад орж. За өөр санал хүсэлт юу байна? Нүүн хэсэгтээ юу та харин бидэнд сая биетэр хорогдож одоо очиж амжаагаа өмгө цагаанаар орж чадлаа нэг айгд орчина сайд ирж бас бидэнд тэн газар нутаг бас тавьж явж тэр сайн болоо энэ урднуудаа тусгай хамгаалт байлаа бидний хол ага на бэлчээр усан тэрхүүрх үрчэхгүй энэ толгомдсон асуудал тийм амган төрөм байна. Тэгээд одоо энэ хайдын баталгааны нутгийн скреман тавьж бас нэлээд бэлчээртэй тавьж бүгдийн тавьж байгаа тийм тэр их сайн юм байна. Хамгаалтай газар одоо амьдарч чухуугаа авч явж байгаа энэ иргэдийн энэ амьдрах орчныг одоо хിവэр нь үлдээх, чөлөөтэй болгох, нүүдлэх одоо энэ өвлжөө хаваржаа намаржааны асуудлыг бас нэг мөр бол зэгцлэх асуудлыг бид нар бас хөндлөнө гэж харж байна. За дээрэс нь энэ эрүүл мэндийн хамгаалуулах эрхийн хүрээнд эмчийн үзлэгт хамрагдах. За тэр эм тариагаа өөрийн хүссэн эм тариагаа олж авах энэ одоо нөхцөл боломжийг хүртээмжтэй болгох. За дээрэс нь хөнгөлтэй авах тэр боломжийг бас дахин ярих. За дээрэс нь та бүхний оролцоотой энэ цаатан иргэдийн хөгжлийн асуудлыг шийддэг болгох. Энэ одоо механизмыг бас бий болгох асуудлыг хөндөж ярина гэж харж байгаа. Одоо гэж явна. Одоо бид нар яагаад бол мэдээ амьдралын гол төшгөө цаа. Тийм учраас. Тэгээд тэр олон дээр яаснаач өвдөө цаа манада цаагаа өсгөж үржүүл тэгээд гашуул малж шин нутагтаа бид нар одоо энэ бодлоор бол тэндээ бол эзэн байх ёстой. Тэндээ бол хаа цагуудаа чөлөөтэй явах ёстой гэж би боддог юм. Тэгэд бол ер нь нэг улсын төрийн хамгаач нь одоо дагад 10 жил болсон. Тэгэд бол биднийг бол одоо тийшээ нүүж болохгүй, явж болохгүй. Цаагаа отор вечээр таваад явах бол тэр дандаа шахал бол үзүүлж ирсэн. Энэ жил бол харин тэр орон нутаг орон тавигдаад одоо арай сэкл хангалуун бол бодож байна. Тэр хангалуун байна. За өөрөө сургууль соёлж явж байна уу? Хөгдөд бол цагаан нуурын суманд одоо сургууль тэтгэлэг явж байна да. Сургууль төгсөн залууч надад хэмжээр тус тусаа мэрэгчлэл юм дасуулаад явж байна. Тэгээд одоо даралтны юм бол заримдаа даатгалтай байх ёстой, хөнгөлтэй байх ёстой гэж ярьдаг. Тэр бид нар тэр хөнгөлтэй даатгалтай тийм чаддаг юу? Чаддаг үү?
дардлын хэмжээ өндөр хөнгөлөлттэй юм жагсаалт байдаг шүү дээ. Харин байдаг гэсэн бид тэр. тийм байх. Бид тэр яг тэр ямар үнэтэй тэрээр авдаг. Тэрлээ Та хэдий чинь даатгалыг төлдөг үстэй. Төлөв яа. Тэгээд даатгал төлж байгаа юм чи хөнгөлөлтөө юм авахгүй юу? Одоо өндөр настангой чинь одоо энд зөндөө өндөр настангой тэгэл даатгал нөгөө даатгалгүй ямар л үнэтэй байна тэрээр авдаг гэж. тийм байдаг гэдэг. Одоо дардны бол харж одоо хөнгөлтэй гэж ярьдаг. Тэгээд тэр хөнгөлтэй дараа сайн авч чадахгүй наа. Хөнгөлөлттэй нөгөө юмын жороор дээр бичиж өгөөд нөгөө хөнгөлөлттэй юмын сангасаал одоо дахиад танаас өмнө тэр аптекийн үн тэр асуудлыг шийдсэн л байх хэрэгтэй байна. Бид тэр одоо тэрний учир байдлын сайн ойлгохгүй юм шиг байна. Ямар журмтай ямар байна. Тэгээд бидний үйлчлэг байм. Нэгэ тулсан үнэтэй мөнгөөр нь авах юм байна. Байхын бо тэр хөнгөлөлтөөрөө авдаг. Ямар үнэтэй байна тэрээр нь авдаг. За Өнөр эрхийн үндэсний комиссийн ажлын хэсэг Өсгөл аймгийн Цагаан нуур сумд ажиллаж байна. За энэ хүрээнд зүүн тайгад ирж цаатан иргэдийн аж амьдралтай танилцаж тэдний нөхцөл байдал, тэдний хүний эрх хэрэгчлөөний хэрэгжилттэй бол газар дээр нь танилцж байна. За ярилцах явцад бол тулгамж байгаа асуудал бол хэд хэдэн асуудал бол анхаарал татлаа. За үүний дунд бол энэ цаага бэлчээх одоо нүүдлэх энэ талбай хэмжээ бол их үлэмж бага учраас энэ нь бол бас хөндөрлөл үүсгдэг юм байна. За тэгээд саяхан байгаль орчны сайд Бат Эрдэнэ сайд ирээд явсан юм байна. За тэгээд энд ажиллах үеэрээ бол энэ цаа бугыг бэлчээх за иргэдийн нүүдлэх энэ одоо талбай хэмжээг бол томсгох одоо ийм шийдвэрийг бол бас гаргаж байгаагаа дуулгасан байна. За энэ нь бол мэдээж хэрэг эдгээр хүмүүст бол бас их таата мэдээ байсан. За мөн эдгээр иргэдийн басны тулгамж байгаа асуудал бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал байна. За сумын төв рүү явж эмчд үзүүлдэг. За уртсан үзлэгт бол одоо бас бүрэн хамрагдаагүй байж болзошгүй. За эмийн хүрэлцээ бол хангалтгүй. Өөрөөр хэлбэл хүссэн эмээ бол авч чаддгүй гэсэн ийм одоо зүйлийг бол саналыг бол хүсэлтийг хэлж байна. За дээрэс нь орон нутгийг одоо хөгжүүлэх сан, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийн одоо дэмжих сангаас бол ямар нэгэн одоо төсөл хөтөлбөрт бол хамрагдж байгаагүй. Ер нь бол үндсэндээ бол бүрэн одоо хамрагддаггүй гэсэн ийм одоо мэдээллийг өгж байна. Тэгэхээр энэ чиглэлээр бол бас ажиллах. За ингэснээрээ эдний одоо цаатан иргэдийн амжиргааг дээшлүүлэх ийм одоо бас арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай гэж харагдаж байна. Одоо энэ манай энэ одоо тайг өмчөд одоо энэ суманд одоо янз бүрийн одоо төсөл хөтөлбөрөд янз бүрийн ирж байдаг. Тэгэд одоо тэднээс бид нар одоо медаль авч хүмүүс байд медаль авах хүмүүс. Хэрвээ одоо медаль тавиах юм бол одоо бидний залуучууд тэр медаль өгөөд сурчлага явуулаад одоо ийм төсөл хөтөлбөрийн ийм одоо санхүүжилттэй ийм төсөл хөрөнгөтэйгээд юм хийх юм бол бид нар бас юм хийх боломж байна. Тэгэхээр одоо бид нар ямар ч медаль байхгүй тэндээс одоо үлдэж хоцроод байдаг. Одоо миний бодлоор бол одоо тийм төсөл хөтөлбөр яам бол энэ залуучууд сургалтанд оролцоод одоо тэгвэл энд хүмүүсийн өөртөө одоо тагиндаа юу хийж болох вэ, яах вэ тэдрэг бас бодлоо санаачлаад одоо тэр төсөл хөтөлбөр аваад юм хийх боломж байна. Нөгөө нэг талаар одоо энэ улсын одоо улаан улсын зайд улсын тусгай хамгаалалтын одоо тэр зэрэг энд одоо гадаадын жуулчид Монгол жуулчид явдаг. Тэндээс одоо тодорхой хэмжээний нэг жуулч байгаа тодорхой хэмжээний татвар авдаг тэд нэр. Тэнгүүдээ тэр авсан татвар нь болохоор одоо энэ улаан уулан тэр улсын тусгай хамгаалалт төлөө явчихдаг. Миний бодлоор бол одоо тэр жуулчдаас авсан татварыг энэ одоо цагаан нуурын суманд төсөв хөрөнгөнд оруулаад зарим хэсэг нь одоо тайгийн ард түмэнд одоо бас тэр төсөв хөрөнгө хурааж авсан татвар хэмжээс одоо тодорхой хөв хэмжээг нь одоо тайгийн иргэдтэй одоо өгөөд тэгтэр тэр хөв хэмжээгээр тайгийн иргэд өөртөө юу одоо хөгжөөлөх одоо жишээ нь одоо адгын нарч нэг сайхан боломжтой сайхан нойл баригч юм аа бүр наадах сайн жишээ нь. Тэгээд тэр гэр буудалж урдсан буудалж юм а тэр юм одоо тогтчоолох янз бүрийн үйлчлэг авахд бас тэр татварын хурамжинд бас ирүүл дүнтэй байх гэж бодоод байгаа юм би. Тэгвэл татварын хэмжээний бидэрт бас одоо амьдралч гэсэн чи хэрэг бол юм хийж сурна. Бид нар одоо
одоо энэ бид нар бол айл эрт дээр яарснаас л одоо тайган дамдраад чинь цаамалж ангаараа хийж ирсэн бидний үгдээж бол одоо тэр чинь анган амьдрал яваад биднийг өсгөж дэдэлсэн. Одоо тэр тэгтээ бид нар бол тэр тайгийг бол сониагч биш хамгаалагч байсан хамгийн гол. Тэр ан амьтныг бол манай бидний үгдээж бол саяхан бодол тэр тайдэргийн чинь бидрээ юм аа. Энийг хайрлах ёстой хамгаалах ёстой гэж дандаа тэгж өдөр болгонд ярьж хэлж суудаг байсан. Үгдээж. Одоо мод бол ус шанд чинь одоо ус болог одоо ус шанд энд боштаж болохгүй шүү мэнэ хөө. Одоо аль болохоор өөр орчин цэвэр айлгаар эсвэл одоо аль хол болох боломжтой газар утгала төлөөрэй. Тийм юм дандаа байглыг хамгаалах талын сурчлагаа бидний үгдээс бол ер нь тэгж хүмүүжиж авсан. Тийм учраас одоо байглаа хамгаалах одоо хүртэл одоо миний таг бол онгон дагшин ямар нэгэн төмөр гараагүй тийм хэвээрээ байна. Одоо дээр үед одоо бидний үгдээс хүүхдээ баг багт нь авч аваад за миний хөө ийм газар гал төлж болохгүй шүү. Ийм хэрвээ газар гал төлөх юм бол чинь төмөр гардсан юм шүү. Ийм газар гал төлбөл эзээч төмөр гарахгүй шүү. Гэт бүр тэр байгал дээр нь бүр байгал дээр нэгээд зааж сургадаг байна. Одоо бол миний нэг хараад байхад энэ улсын тусгай хамгаалтанд орсноор одоо манай тайгын залуучууд энэ цаамалж залуучууд энэ байгальтайгаа харьцах юм энэ холдоод байна. Холдож байна. Яад гэхээр одоо тэр тэргүй тэнд хамгаалж байгаа хүмүүсд тэр залуучуудыг байгалаар нь ортолгүй төхөөлөхгүй байгалаас нь холдуулж байна. Тэгээ байгальтай харьцах тэр нэрээ холдуулж байна. Би бол тэр талаар арай нэг буруу гэж бодоод байна. Хүн бол яг байгальтайгаа яг бит өөрөнгөө биеэр харьцахад бол байгалаа маш сайн ойлгодог. Маш сайн хамгаалах хайрлах сэтгэл төрдөг. Ан амьтныг ч гэсэн одоо нэг удаа ангаж барилаг хэд тэрээр чинь сайхан одоо хотоодоо баярлаад сайхан одоо ядаргаа тайлагдаад гэхдээ тэр хүн чинь одоо энэ ийм сайхан одоо эмтэй махтай энэ амьтныг одоо би баян хэрэглэж чаар энийг хайрлах ёстой. Хамгаалах ёстой. Үржиж олон болгох ёстой гэж боддог. Тэг одоо чинэг чан нөхгүй одоо би эртээ нэг хүмүүсээс залуучууд ярьж сонссон. Энэ ууланд мянган хандаг байсан ч бид тэндээс жижигхэн хөө хүртэх хэрэггүй юм чинь. Бидэд ямар ч ашиггүй. Яа тэр одоо ямар ашиггүй учраас би одоо тэнийг нэг сонирхох шаардлага надад байхгүй. Огтон надад ямар ч одоо үр дүнгөхгүй учраас би тэгэд сөүлэн болсон нэрэж тийм юм аа гэж бодсон. Энэ одоо дээрийн тэр тайган хүмүүс чинь бол энэ байгалыг бол олон талаас нь хамгаалж байна. Одоо жишээ нь одоо игээл нэг бавга гэж амтан байлаа гэхэд нэг хүн ирдэ нэг жилд нэг 2 бавга ангах. Тэндээс илээ гэдэг. Баста хатуу ангахгүй юм хөөлтэй жишээ. Одоо тэгэл олон сөргөөрөөс ангораа явуулаа гэж бодоход одоо нэг 5 ангораа буйнаар явуулаа гэхэд нэг юм 2 авна. Тэнд илүү бол шаардлагатай 2 шүү бол нэг одоо тийм зарчимтай байсан. Тэгж ангораа тэгэх юм бол миний хөө өрөөдөм чинь тийм хар үр дагавартай нэ тэр тиймэрхүү маягаар дандаа нэг байгалаа хамгаалах. Тийм цаанд бичигдээгүй тийм хатуу хөөлтэй. Зарим одоо уул цардаг гэж. За миний хөө энэ дээр начнан олон ангороо байсан ч тэндэр нэгээгч битгий хораагаар. Энэ чинь онгон дагшин уул шүү. Лус шавтагтай чинь туул шүү. Битгээд өгөөр тэр чинь тэр уул тэр онгон дагшин уул төчнөн ангороо юу ч байсан тэр л байна. Зүгээр дурнгаар хараад тэгэл тэр дөхдөг ордч байсан. Тийм юмнууд бол байсан. Тэгтэр одоо янз бүрийн одоо хамгаалалаараа тэр ингээд тийм юм ач мэдэх байсан. Янз бүрийн мэдэх байсан. Бас нэг тал нь тийм байна. Цаат иргэд маань эрүүл мэндийн үйлчилгээ, бас эмнэлгийн тусламж үйлчилгээ. За дээрэс нь одоо энэ нөхцөл байдал цаат иргэдийн маань ахуй амьдрал одоо энэтэй танилцаж яваа аялал жуулчд ирж одоо татвар одоо төлдөг боловч одоо энэ цаат иргэд маань бол улсын тусгай хамгаалалттай газар нутагт дэвсгэрт амьдарч байгаа гэдэг утгаараа одоо тэндээс аялал жуулчлалаас олж байгаа одоо татвар хураамж бол улсын тусгай хамгаалтад ордог гэсэн байдгийм байна. Тэгээд энэ татвар хураамжийг одоо орон нутгийн одоо цагаан нур сумынхаа төсөв орлогот орон нутгийн орлого төвлөрүүлээд буцаад энэ цаат иргэдэд одоо уг нь бол бас оруулах юм боломж байгаа боловч одоо улсын тусгай хамгаалалтын нутгийн дэвсгэрт амьдарч байгаа гэдэг утгаараа бол энэ улсын тусгай хамгаалалт руу мөнгө төсөв нь
ордгийн байна. Тэгэхээр энэ талаар бол иргэдээс ирсэн, цаат иргэдээс ирсэн энэ сандыг бол комисс хүлээж аваад холбогдох одоо байгууллага албан тушаалтай бас энэ талаар ярилцаж тодорхой шийдэл хүргэх хаа гэж одоо найдаж байна.